Сайн байцгаана уу. Та бүхэнтэйгээ энэ удаагийн дугаараар иргэн уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараар биеийн хөрсний талаар Монголын болон гадаад эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгуудыг танилцуулж мэдээлэл хүргэж бодлоо. Хөрсөнд бордог бол хөрсний бүтэц найрлага тарих гэж ургамлын онцлогоос хамаарат ер нь бол 5-аас 20 тонныг хийдэг нормтой гэдэг юм байна. Тэгвэл биеийн хөрсийг бол нэг гад 2-оос 5 тонныг хийхэд бол тохиромжтой гэж эрдэнэс судалж байгаа гэсэн байна. За биеийн хөрсийг хөрсөнд хийж өгснөөр ургамлын ургалт хэр зэрэг өөрчлөлтөд орох вэ гэж судалсан байна. Эхний жилд бол ургацын хэмжээ бол 3-аас 5% нэмэгддэг. 3 дахь жилээс ургацын хэмжээ бол 50 хүртэлгээр нэмэх боломжтой гэдгийг судалж тогтоосон байна. За дараагийн нэг онцлог судалгаа бол дэлхийн хэмжээнд ялгарч байгаа хүлэмжийн 4/1-ийг хөдөөж авах, малаж авах үйл ажиллагааны явцад ялгарсан хүлэмжийг эзэлт юм байна. Тэгээд хөрсөнд биеийн хөрсийг нэмж өгснөөр азотын давхар эслийн ялгарлыг 80 хүртэлгээр бууруулах боломжтой. Мөн нүүрс хүчлийн давхар эслийн хэмжээг 50 хүртэлгээр метанхийн ялгарлыг 3-аас 5% бууруулах боломжтой гэж судалж тогтоосон байна. За энэ онцлог нь бол бид нар ургац ариун ургац авах мал сүргээ өсгөж өвжүүлэхийн хажуугаар биеийн хөрсийг ашиглаад байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нийлүүлэлээ бас бууруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл болох боломжтой гэдгийг харуулж өгч байгаа. Биеийн хөрс нь өөрийнхөө эзлэхүүнтэй тэнцвэр хэмжээний усыг өөртөө шингэн барьж чаддаг. Өөрийнхөө массаас 2.5 дахин хэмжээний усыг өөртөө шингэн хадгалж нөөцлөдөг. Ургамлын ургалтын явцад шаардлагатай усыг нөөцсөн уснаас өгч дутагдсан усныхаа нөөцийг хавьгаар орж масаа татан төлөвлөж хадгалж чаддаг. Бас ийм онцлогтой юм байна. Мөн одоо эрдэмтдтэй энэ судалгаа хийх явцдаа энэ ийм гой үр дүнтэй хитэж бас сайнны хажуугаар саар үр дүнгууд бас байх магадaltaй гэдэг. Энэ бас маш нарийн судалж байгаа юм байлээ. Тэгээд энэ ямар сөрөг үр дагаврууд гарч болох уу? Юунаас олж бий болох уу гэдгийг судалж үзээд биеийн хөрсийг одоо хөрсөнд холих хамгийн максимум дээд хэмжээ бол хөрсний найрлагын 50%-ээс хэтэрвэл бидний түрүүн яриад байсан нөгөө гайхамшигтай 5 үзүүлэлтүүд эдгээр бол сөрөг үр дүн болж сөрөг нөлөө үзүүлэх үедээ илэрч гарч ирэх боломжтой мөн гэж утсан байна. Ихэвчлэн үр тарианы ургамалд энэ судалгаануудыг хийж үзээд 50% гэдэг бол хамгийн максимум хэмжээ маа гэдгийг тогтоож өгсөн байна. Яа солилцлыг хөрсөнд нэмсэн биеийн хөрсний хэмжээ 50% хүрэхэд яа солилцлыг төвжих, усны сувг судлыг хаах, ашигтай бактери биш ашиггүй бусад хор нөлөө бүхий бактериудыг үржих орчин бүрдүүлэх гэх мэт ийм сөрөг үр дагавруудыг бий болгох юм байна гэдгийг судалж тогтоосон байдаг. За дэлхийн улс орнуудад одоо биеийн хөрсийг ашиглаад хүлэмжийн хийх бууруулж болж байгаа юм чинь одоо энэ юг одоо урамшуулах
бас механизмуудыг бас боловсруулсан гаргасан байдаг. Энэ юу гэхээр карбон худалдаа буюу одоо хүлэмжийг хялгаруулж байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүд, улс орнууд одоо ялгаруулсан хүлэмжийн хэмжээгээр торгуул нөхөн төлбөр төлдөг байгаа. Энэ төвлөрсөн торгуул нөхөн төлбөрийг хүлэмжийг бууруулж чадаж байгаа иргэн аж ахуй нэгж улс орнуудад нөхөн олгор байдлаар татаас байдлаар олгодгийг карбон худалдааны систем дэлхийд даяар хичээд явж байгаа юм. Одоо манай Монгол улсад бол одоо ногоон зээл гэж яриад байгаа. Энэ бол одоо хүлэмжийг ялгарах нөөц боломжийг одоо хязгаарлаж ундаг дугуй машин биш ундаг дугуй болсон байр орон сууцад улаалсан нарны эрчим хүчийг ашигласан гэх мэт юун дээр олгож эхэлж байгаа. Удахгүй олон улсын жишгийг дагаад хүлэмжийн газар тариалан малаачхууд хүлэмжийн ялгарлыг бууруулж чадсан гэдэг эслэр бас энэ хөнгөлөлтөй ногоон зээлийг олон улсын карбон худалдаагаас нөхөн олгорыг авах боломж нөхцөл бүрдэх юм байна. Тийм учраас тариаланчид малчид та бүхний био нүүрсийг үйлдвэрлэл хэрэглээндээ нэвтрүүлж хүлэмжийн ялгарлыг багасгахад хувь нэмрээ оруулж ажиллаа гэж уриалж байна. Ингээд хэрвээ хүлэмжийг бууруулах ариун ургац авахыг сонирхож явах бол манай бүтээгдэхүүнийг сонгороо. Туршаад хэрэглээд үзээрэй. За анхаарал тавьсанд явдалд баярлалаа. Асуулт тодруулах зүйл байвал коммент хэсэгт мэдээгээрэй. Ирсэн асуултуудад шийдлийнхээ хэрээр хариулж байгаа шүү. За түр баярлалаа. Дараагийн дугаараар